За сайн байцгаана уу. Нью-Йоркийн влогт тавтай морил. За тэгээд Нью-Йорк хот руу гоё аялах гэж байна. Одоо 12 сарын 16-ны өдөр болж байна энэ ч. Тэгээд шинэ жилийн уур амьсгал ерөнхийдөө бүх Америкийн гоё хотуудаар нь орсон байна. Тэгээд Нью-Йоркд бол өстө үнэхээр хамгийн гоё шинэ жил болдог гэж сонссон. Тэгээд гоё бүгдээрээ Нью-Йоркийн шинэ жилийг үзье. Тэгээд дараагийнхаа аялах хүмүүст бас хэрэг болох ах гэж бодоод тэгээд гоё аялаа тэмдэглээд үлдээх гэж байна. За Нью-Йоркд ирчлээ. Тэгээд одоо онгоцныхаа буудлаасаа буудлын руугаа явхад нэг цаг орчим явна. Тэнгүүдлээ Uber дуудъя гэдгийгсэн чи Uber нь $110 болоод нийлэн үнэтэй тусч гин. Тэгэнгүүтлээ Uber дотроо бас юм shuttle bus гэдэг юм том нийтийн тээврийн одоо автобусны арай сайжирсан загвар гэх юм уу маш гоё тухтай ийм Uber байд юм байна. Тэгээд нэг хүний $19 гинэ. Тэнгүүдлээ яг хүн тус бүртлээ ингээ мөнгө өгөөд явждаг ийм автобус байд юм байна. Айгуу гоё тухтай дулаахан юм байна. Тэгээд үнэн ч гэсэндээ маш боломжтой юм байна. За тий очиод үзье. Тийм шүү дээ. Хот нь бүр амар гоё харагдчихсэн шүү дээ. За бид хоёр хотын төвдөө байдаг Ютел гэдэг буудал захиалсан. Тэгээд энэ буудал манаас зурган дээрээс маш өөр байсан. Тэгээд харьцангуй бас жижигхэн байсан. Тэгээд ер нь бол буудалдаа нэг жоохон хулигтуулчих шиг болсон. Гэтэ яг нөгөө хотын төвд болохоор бүх юмтайгаа ойрхон байсан нь арай давуу тал болж байсан. Тэгээд цонхороо уг нь бол хот нь тэр жигтэй маш гоё харагдана гэжсэн чинь ерөөсөө тийм байгаагүй, нэг жижигхэн хэсэг нь харагдчихжээ. Миний лук нэг юмрхөө байна. За. Бэлэн болсон. Гараад бэлэн болсон. За одоо Times Square дээрээ нэлээ ойртод ирж байна. Тэгсэн чинь бүр энийг хараа. Амар гоё том дэлгэцнүүд зөв яриагаал ирж байна. Ямар гоё өнгөлөг харагддаг юм бэ те. Actually, I'll be there live again. Тэгээд бас нэлийн бас яг хамштай удаад дөрөв зэрэг юм байна учраас хамштай явах. Яа ингэ. Нью-Йоркийн хотыг идэж үзэх гэж байна. Thank you. Самсараа минь. Yone. Bye, Mina. Thank you so much. Thank you. How much? Money? Okay. Whoa! Oh my, this guy is crazy! Not easy! Whoa! Make some noise! Whoa! How was that? Guys, stand up, stand up. Hold up! Make some noise! No. Hell no. What the hell was that, bro? That's High School Musical. We don't do that. She liked it. No, you know what? Tell her the truth. With 5.
like, I can't believe this shit is. За тэгээ бүгдээрээ Нью-Йорк хотын шөнийн хоттой танилцъя. За тэгээ хөдлөл мөнгө гэдэг шиг энэ тентээс чинь даллалж дуудана. За тэгээд яаж чамаас мөнгө салах вэ гэдгийг чинь бүр маш нарийнаар ингээд гаргацсан байт юм лээ. Тэгээд энэ тэндгүй ерөөсөө баг хүмүүс. За тэгээд ерөөсөө зураг авахгүй гэж хэлэг байхад л шууд зураг аваад барай түрээдэрт юм бэлээ. Тэгэхээр тийм болохоор та бүхэн яг ингээд санаа зовлгүйгээр яг өөрийнхөө авахгүйе гэсэн зураг авахгүйлаад тэгээ авахгүймааргүй л үгүй гэдэг яг хэлчээрээ тэгэхгүй бол ингээд тулгамдаа л бүр гайхаал хүмүүс ерөнжүүлчихэд нэлийн их мөнгөө энэ хүмүүст бол нэлийн үрдэг юм билээ. Аваал ирэнгүүт нь шууд авчирсан зургийг авчдаг ч юм уу. Ингээд зураг авахгүйгээ тэнгүүд нь шууд авахгүйлцдаг ч юм уу. Энэ бол доор хаяж ер нь 10-аас $20 зөвхөн хүнд нөгөж байгаа. За тэгэхээр энэ гудмаараас нэлийн болгоомжтой бас явах хэрэгтэй. Маш олон жуулчуд байгаа. Тэгээд тэрнийг дагаад бас нэлийн болж бүтэхгүй хүмүүс бас зөндөө явж байгаа шүү. Надаа удаан цагсаа жоохон дараг шинжтэй. Тэгээ ямар ч гэсэн нэг амар бодгохгүй юм биш үү. Тэгээ яг удаан цагсаа гэж байгаа даарж байна. За тэгээ одоо гоё шинжтэйхээ модыг үзгээ явж байна. Тэгээд яг ингэж авах гоё маркетинг гарсан байна. Took it to my stash spot, 560 State Street. Catch me in the kitchen like a Simmons with three pastries. За энэ нөгөө алдартай шинэ жилийн тоглоомнууд байна. За энэ ч хөргөн шинжтэй юм маркетад байна. За энэ газарт болохоор Америкийн алдартай Tonight гэдэг шоу болдог. Яг телевизний энд байт юм байна. За одоо бид нэг гоё кофе авч уух гээд яаж энэ бол жоохон даач яа. Бид ахлах ямар гоё юм бэ? Вау. Radio City, but I thought I was in the New York City. There's two Нью-Йоркийн cities. нэрээ унтдаггүй өстө шөнийн хот гэдсэн чи үний юм байна те. Тэгээ. Одоо гоё модоо харна. Гоё жил болгон яг амьд мод засдаг. Тэгээд бүр засдаг тийм уламжлалтай юм билээ те. Вау. Merry Christmas. Merry Christmas. 되게 숨쉬는 일인 것 같아. Okay, ready? Wow, энэ тэр чихтэй амьд мод тий. Ready to go? Yep. Cole, are you okay? За өглөө босчоод одоо өглөөний цаг уух гээд нэг юм кафед ороод ирлээ. За энэ дэстэй битүү хүмүүс байна. Ямар ч ясныг суух газар.
ягаад гэртгийн шиг суулаа авахгүй байна. Өдөөний бүх Тэш ганцтай гой суудал боллоо. Энэ цай маараа. Оо зэ. Ямны сэндвич нэг юм боо. Байна. Эмрус чи надад гяс сайхан идэж аваад яваа дарааийнхаа үзэс байгаа нэ. Жай видеоштэй сэнэшнэ тэра энэ хамаа шаргуно. За би энэ кофег Instagram-аар хараад тэгээд гоё олж угаасаа ингээ бодоод байсан байжсэн чараа. Яг Times Square-ийн хажууд нь байдгийг. Олж угаасаа маш их баяртай. Ингээ амтны ямашаас айгуу гоё юм байна. Американо айгуу гоё зөөлөн эсгэлэн биш. Яг гоё. Надад бол амт нь бол яг гоё таалж. Би ер нь нэг тийм эсгэлэн кофенд айгуу дургу. Гэсэн чи гоё азар эсгэлэн биш юм байна. За одоо бид хоёр Grand Central терминал дээр ирсэн байна. Тэгээд Нью-Йоркийн бас заавал очиж үзэх ёстой нэг газрын нэг байгаа. Тэгээд бүгдээр орж сонирхё. Тэгээд гадаанаа бас гоё модоо засан байна. Ийм том. Ваа. Ийм хитэ химэл мод байна. За манай Нью-Йоркийн яг төв мод маань бол жинхэнэ бүр амьд мод гэдэг ёо. Өнөөдөр тэрийг очиж бүрээс амар гоё тухтай үзэн. За бүгдээрээ энийг хартаа. За бүгдээр орцгоё. Нью-Йорк болон Лондон энэ терминалуудаараа нийлээд юу вэ? За Америкт бас юу вэ? Америкт бас ингээд хаалга барьж өгөхгүй бол айгүй соёлгүй тооцогддог юм байлээ шүү. Тэгээд ер нь бол дандаа арийнхаа үнд хаалга барьж өгд юм байлээ. Тэгээд тэр соёлоос нь суралцсан. Би ч болохоор ганцхан эрэгтэй хүн л эмэгтэй хүнд хаалга барьж өгд юм баг гэж шинжээс эмэгтэйгээс хамаагүй хаалга барьж өгд юм байлээ шүү. Вау. Энийг бас нэлээд олон кинон дээрээс харж ирсэн юм байна. Гэтэ ганцаараа чишээс энэ дотор хийдэг үлээ. Үгүй юу? Тийшээр да. За энэхүү орчин үеийн хөл нийлүүлсэн Grand Central маань юугаар алдар тавиа гэхээр 1903 оноос хойш 10 жилийн дотор баригдсан цахилгаан галт тэрэг ашигладаг. Энэ нь болохоор удааг бүрэн арилгасан юм байна. Галт тэрэг нь газар доогуур явдаг учраас төгжрлийг арилгасан. Тэгээ дээрээс нь газар дээрээ мөн маш олон бүтээн байгуулалт барих боломжтойгоор давуу талтай юм байна. За тэгээд таазны одны зураг болохоор 2500 гаруй одтой одон орны астрологийн ийм зургуудтай. Энэ болохоор цаг хугацаа орчлон ертөнцийг биелэгдэдэг юм байна. За дотроо болохоор буудал, худалдаа, ресторан гэдээ маш олон үйлчилгээний ийм салбарууд байдаг. Тэгээд өдөрт 750,000 орчим хүн дамжин өнгөрдөг ийм түүхэн дурсгалт газар байна. Маш олон киноны зураг авалт болон реклам бас хийгддэг. Жуулчид бол хизээж энийг эрэхтэй алгасдаггүй ийм газар байна. За энэ Нью-Йоркийн нөгөө гоё өнгө төрх болсон гоё таксинууд энэ шар. Гэтэ нөгөө нэг надад бол хуучин өнгө нь бол айгүй таалагдчихсан. Айгүй гоё шар байсан. Энэ болохоор ингээд машины хэлбэр нь өөрчлөгдөөд тэгээ бүгдээрээ ийм нэгдсэн ийм шар өнгөтэй таксинууд болсон байлээ. За.
За одоо Нью-Йоркийн яг гоё төв номын сангийнх нь гадаа ирсэн байна. Тэг гадаа бүр өдөр болсон чинь нар тусаад бүр маш гоё дулаахан болж байна. За Нью-Йорк хотын Public Library-ны тухайд гэх юм бол Нью-Йорк хотын хамгийн алдартай соёлын байгууллагуудын нэг байгаа. 1911 онд нэгдсэн 20 сая гаруй ном, гар бичмэл, газрын зураг, архивтай, за тэгээ мэдлэг төвчээрийг биелэгдсэн маш нарийн гоё уран тансаг хийцтэй, дотоод засалтай. За тэгээд нэг давуу тал нь гэх юм бол үнэгүй бүх хүнд нээлттэй суралцах, судлах, урам авах, орон зайг бүрэн төгс бий болгосон ийм газар байна. За одоо Нью-Йоркийн хамгийн алдартай барилга болох Empire State дээр ирсэн байна. 1931 онд баригдсан. Тэгээд ер нь бол тэр үед хамгийн өндөр барилга нь байсан юм байна. Ердөө жил 1 сарын дотор бариад дууссан ийм алдартай ийм гоё цамхаг байна. Тэгээ энэний 80 давхурт нь гардаг. Тэгээ 102 давхурт нь гардаг ийм хоёр сонголттой юм байна. Тэгээ бид хоёр болохоор 80 давхурт нь гардгийг сонгосон байгаа. Энэ болохоор бас тикетнаас арай боломжийн үнэтэй байсан. Тэгээд Шикагод бид хоёр бүр 108 давхурт гараад үзсэн болохоор энэ удаад арай бага давхрын сонгочлоо. За бүгд орж үзье. За энэхүү барилга маань одоо хүртэл Нью-Йоркийн хамгийн алдартай барилга хэвээр байгаа. За энэ яг баригдчихсэн үйл явц нь байна. Бүр 1931 он гэхэд бүр ийм том барилга барьсан гэхээр бүр үнэхээр гайхалтай юм аа. Энэ тас орохдоо яг нөгөө онгоцны бодлоор ороход шалгаж байгаа юм шиг бүх юм шалгад юм байна. Бас амар сүртэл оруулд юм байна. Тэр хартаа бүх юмаа шалгуулад орж ийн. Гэхдээ энд ирээд нэг амар гоё тайван байгаа юм нь болохоор энэ тэндгүү цагтаа гарцсан. Тэгээд маш гоё харуулт хамгаалттай. Тэгээд жуулчдаа бас айгуусаа хамгаалж өгдөг нь айгу гоё санагдлаа. Өмнө нь болохоор ингээд айгу тийм тайван бус хот гэж нэлээд сонсчихсан болохоор айгу айцтай байсан. Тэгсэн чинь энэ тэндгүү бас ингээд цагтаа нар гараад бүх юм нь маш гоё хамгаалттай байна. Empire State дээр иржсэн олонний танил алдартнууд байна. Энэ ингээд Нью-Йорк хотыг хардаг айгүй олон ийм таврууд байгаа. Тэгээ энэ дундаас бас хамгийн классик нь хамгийн алдартай нь Empire Tower юм байна. Тэгээ энийг сонгосондоо бас маш их баяртай байна. Вау. Маш олон алдартнууд энэ чинь ирж ирсэн юм байна. Oh wow.
Хоёул өдөр үзэндээ боллоо швараа. За одоо жил болгон Rockefeller гэдэг энэ том барилгын урталт нь засаг энэ алдартай гоё мод байна. Нью-Йоркийн бүр өнгө төрх болсон бүр дэлхийн баг хамгийн гоё мод гэж хэлж болохоор ийм гоё мод байна. Ойроос харъя. Тгий. ингээд ягаад За ингээд орой болсон чинь хүмүүс нийлээ бас их хэсдэм байна. Уур амьсгал бүр амар гоё юм. За энэ Love гэх нэг юм кафе, юм фургон машины юм кафе байт юм байна. Тэгээд энийг харахаа энэ очрууд нь за нийлээ очруулж ижил эндээс авах юм байна. Thank you. За та бүхэнд энэ хүү үзэсгэлэнтэй сүмийг танилцуулъя. За энэ сүм болохоор Сант Патрик гэсэн сүм байгаа. Америк нэгдсэн улсын хамгийн алдартай сүмүүдийн нэг 1858 оноос 1878 оны хооронд баригдсан. За баригдсан шалтгаан гэх юм бол тухайн үед амьдарч байсан Ирланд католик цагаачид маш их ядуу ялгуурлагдсан, нийгэм ерөөсөө хүлээн зөвшөөрөгдөөгүй хүмүүс байсан. За тэгээд тэр хүмүүс одохоор итгэл найдвар нэр төрөө илэрхийлэхийн тулд энэхүү сүмийг барьсан түүхтэй байна. За тухайн үед болохоор хотын захад байрладаг байсан энэ сүм одоо Нью-Йорк хотын яг төвд нь оршдог юм байна. За энэхүү сүмийн архитектурын бэлэгдэл нь гэх юм бол сүмийн орой хэсэг нь дээшгээ шавх байсан. Энэ нь болохоор хүний сэтгэл итгэл тэнгэр өөд тэмүүлдгийг бэлэгддэг юм байна. За дотор нь оронгууд ингээд нэлвэхүүдээ цагаан байсан. Энэ нь болохоор цагаан гантик чулуу, цэвэр ариун байдал, амар амгалан ариун чанарыг илэрхийлдэг юм байна. За сүмийн шал нь болохоор загалмай хэлбэртэй. Энэ нь болохоор Есүсийн золиослолыг сануулдаг. За хит их олон хүн байсан учраас тэр хэсгийг нь бол авч чадаагүй. За тэгээд ерөнхийдөө тэр үед хүмүүс маш их хэцүү байсан болохоор өөрсдийнхөө дотоод дуу хоолойг шудруу ёсыг ингэж элдгээр илэрхийлж урлагийн бүтээл болгож гаргаж ирсэн байна. За одоо болохоор орчин үеийн хотын завгүй амьдралд ч гэсэн сүнслэг үнцийн чухал гэдгийг сануулдаг, бясалгал хийдэг, тайвширлын ожуулчдыг татдаг ийм газар болсон байна. За одоо энэ Маркус гэдэг театрт ирсэн байна. Энд ч болохоор Бродвейн гоё мюзиклийг үзэж байна. Stranger Things гэдэг Netflix-ийн хамгийн алдартай маш гоё цуврал байгаа. Тэгээд хоёрын хамгийн дуртай ийм гоё цуврал байгаа. Тэгээд тэрний мюзиклийг үзэж байгаа зүгээр маш их баяртай. Тэгээд ticket-ийг бас арай ч нэг юм оллоо. Тэгээд ингээд тоглолтыг бас энэ ч ийм каталог өгсөн. Энэ дэр нь болохоор Бродвейн ерөөсөө бүх тоглолтууд нь энэ сар тоглож байгаа бүх тоглолтууд нь бас байгаа юм байлээ. За тэгээд тоглолтоо үзье. Миний хамгийн хайртай дүр болохоор Hopper дүр байгаа. Миний Max амар cool дээ.
За Нью-Йоркод очиод хамгийн түрүүлж хийх зүйл гэх юм бол би номер 1 Бродвейн тоглолтыг үзээрэй гэж санал болгомоор байна. Үнэхээр гоё байсан. Тэгээд бүр энэ аяллаа хамгийн мартагдахааргүй гоё дурсамж үлдээсэн. Тэгээд дээрэс нь маш их гайхшруулж чадсан. Маш олон гоё мэдрэмжүүдийг өгсөн нь бол Бродвейн тоглолт байсан. За тэгээд энэ хаалганаас болохоор яг Бродвейн саяны Stranger Things-ийн жүжигчтэн ингээд тоглохын дараа гарч ирт юм лээ. Тэгээд ингээд хүмүүс гараа үсгийг авах гээд очирлаад бүгдээр ингээд зогсгооцсон байна. Тэс маш мундаг юм билээ. Бүр үнэхээр биширж байгаад гараад ирсэн. Тэгээд заавал Бродвейн тоглолт үзээрэй гэж зөвлөж байна. You always get a little more. Okay. All right. Cheers. Okay. Thank you. Одоо алдар Subway-дээ суудсан Бруклинийг хөрлөө явж байна. Тэгээд яг бүр амар заван гэдгийсэн ч бас гайгүй юм биш тэгээд байхгүй. Эхнээсээ бүр амар том харахнуудаас харсан. Амар том. Тэгээд заримдаа энэ дотор гүзээ явж байдаг гэсэн. Гэтэ яг төсөөсний бодоход айгүй жижиг юм байна трэн. Доторх хоорон зайн. За тэгээд очиад болъё. Хоёр ихэр цамгийн яг суурин дээр нь ирсэн байна. За тэгээд халдлагад өртснөөс хойш хэдэн мянган маш олон хүн мэдээж нас орсон. Тэгээд тэр нас орсон бүх хүмүүсийг нь дурсгалд бас зориулаад ийм усан хориглоор хийсэн байна. Яг суурин дээр нь. За тэгээд дээрээс нь маш том дэлхийн худалдааны төв байсан. Тэгээд хоёр ихэр цамгийнхаа оронд нь ахаад нэг ийм том худалдааны төв барьсан байна. Тэгээд энэ ч бас бүх нас орсон хүмүүсийнхаа дурсгалтанд зориулаад музей болон яг суурийг нь яг тэр чигээр нь ингээд дурсгал олгоод үлдээсэн байна. За энэ ч болохоор ингээд бүх хүмүүсийн нэрсэн нас ингээд байдаг юм байна. Тэр ихэр цамгагийн яг голд нь байсан юм Спер гэдэг нэртэй юм бөмбөрцөг байсан юм байна. Тэгээд энэ болохоор яг тэр нураагцын ихэр цамгийн үед л нэлийн гимцсэн юм байна. Яг тэр чигээр нь авчирж ирээд энд тавьчиж хоёр ихэр цамгийн нуранган дундаас нь олсон ийм хөшөө байна. За одоо дэлхийн худалдааны төвийн яг трейнинг стейшн дээр нь ирсэн байна. Зүгээр л одоо энэ нийтийн тээврийн буудлын гэсэн чинь бүр үнэхээр үзэсгэлэнтэй юм байна. Бүр энд бүр үзэх юм бүр амар их тэгэл ерөөсөө дандаа ангааж явсаар байгаа л таарлаа. Бүр үнэхээр гоё юм. Энд ч бас гоё амьд хөгжим тоглож байна. Hehehehe
харуулчлаа. Oh, okay. Thank you. Минер бүр харуулчлаа. Oh, wrong. Oh, okay. Ёо. Амар. За одоо Wall Street гээд санхүүжилтийн гудамжин дээр ирсэн байна. Энд ч нөгөө баяжуулаг бух маань байна. Одоо очиод хүрээд баяжцгаая. За ч хүрх байраа. За ингээд энэ бухан дээр ирж зураг даруулах гээд хүмүүс амар гурц дараалтаа ингээд оожирсан байна. Уг нь толгоон дээр нөгөө нөх оожир байхгүйсэн байхгүй. Тэгсэн чинь энэ чинь ингээд энэ бухын төмсгөн дээр нөхөрх юм бол баяждаг гинэ. Тэгээ ингээд бүгдээр амар оожир дараатай зогсож байна. За ямар ч хэсэ оожирлаад бэлэг тэмдэг юм байна. Очиж сайхан хүрээд баяжаатах юм гэдэг байхгүй. Fine. Thank you, bro. Merry Christmas. Merry Christmas. How's the life so far here in Europe? Oh, yeah, pretty Like it? good. Yeah. Enjoy. Thank you. Thank you. Gracias. Thank you very much. Thank you. Thank you. Where are you from? Where are you originally from? Kyrgyzstan. Ooh. Phone located right above the vessel, so you can grab a photo or a video of the Empire State, giving you guys a head start, and you're still gonna miss it. Take out your phone and skyscraper. This is called the Edge of Observatory. The edge. All right, guys, take a look around. What? Wrong answer. Who said that? Yeah, that's right. Take out your phone and take a photo of the men in it, or drive a car, or just take the photo and tell everybody this one. A beautiful day today. Today is not yesterday. За эрх чөлөөний бэлэгдэл болсон эрх чөлөөний хөшөө байна. За энэ хөшөө маань Франц болон Америк нэгдсэн улсын хоёр улсын эв найрамдлын бэлэг тэмдэг. За тэгээд 1776 оны 7 сарын 4-ний өдөр Америк нэгдсэн улсын тусгаар тогтнолоо авсан. Энэ тусгаар тогтнолоо авах танд Франц улс мөнгө болон цэргээр маш их тусламж үзүүлсэн. За тэгээд тусгаар тогтнолоо авсанд нь баяр хүргэж 1886 онд энэ хөшөөг барьж ингэж бэлгэлсэн юм байна. За тэгээд энэ титэмний 7 цацраг нь болохоор 7 төв болон 7 тэнгисийг илэрхийлдэг юм байна. За тэгээд бамбар нь болохоор эрх чөлөө, тусгаар тогтвол гэгэрэл гэх мэтчлэн маш олон утга агуулгатай. За тэгээд хүний эрхийн үнэт зүйлийг илэрхийлсэн дэлхийн нийтийн бэлэгдэл болсон ийм агуу хөшөө байна. За ингээд Нью-Йоркод шинэ жилийн үед ирсэн бол заавал Christmas market-аар орох хэрэгтэй юм билэ. Тэгээд энэхийн ер нь хамгийн томд тооцогддог маш гоё Christmas market дээр ирсэн байна. За тэгээд нэлээд том юм байна. Дөнгөж захт нь ирсэн байна. За энэ ч болохоор ингээд халуун wine бас гардаг юм байна. Thank you. Thank you. Thank you. Why did I finish? Ийшээ бас бэлэг дурсгалын зүйлүүд байна. За
Энэ бас нэлээд том маркет шүү. За энэ бүр амьд мод байна гэж одоо бүр амьд модны үнэр нь бүр амар гоё юм байна. Вау. Ийм том мод. Вау. Рапсэдийн модос нөтөд чүлээ даа. Тийм бах тий. Ох, энэ одоо хэдэн метр юм болоо? Ятгаагүй мэн рүү. Готоогдох гэдэг ээжин. Тэгээ яг энэ талбай руугаа орохоор бол утас болон камерыг зөвшөөрдөггүй юм байна. Тэгээ орохоос өмнө бол бичлэг хийж олно гэсэн. Тэгээд маш том талбай байна. Тэгээд тэргээр нийл хүмүүс хараад байж гин. Тэгээд унж онгоонд орж болдгоо юм шүү. За тэгээд enjoy. Ladies and gentlemen, she said yes! Тэгээд бүх хүмүүс нэг гоё амар гоё аз жаргалтай бүр нэг юм Крисмисийг бүр үнэхээр гоё тэмдэглэдэг газар байна. За одоо гадаа бороо ороод бүр яг л гоё зуны уйлрал шиг байна. Тэгээ цаг агаар маш гоё таарлаа. Эхний ирсэн өдөр болохоор амар хөтөн байсан. Тэгээ би тэр өдөр жоохон даарсан юм шиг байна. Ханиад үрцээ балайн. За гэхдээ ер нь бол гоё байна уу, гайг байна уу. За тэгээд энэ ч болохоор би одоо энэ Ralph's гэдэг кофе шоп дээр ирсэн байна. Тэгээд энэ болохоор шинэ жилийн үеэр хамгийн тийм алдартай шинэ жилийн уур амьсгалыг оруулсан. Тэгээд дээрээс нь шинэ жилд зориулан гаргасан дэр уух юм нь маш гоё байдаг гэсэн. Тэгээд би наашаа ирэхээс өмнө бас Нью-Йоркийн влогуудыг бас нэлээд үзсэн, явах газраа судлаад тэгсэн чинь заавал энэ кофеноо сууж үзээрэй гэж зөвлөсөн байсан. Тэгсэн чинь бүр амар урт очиртай энийг хардаа. Зөвхөн энэ кофег ууж үзгээд бүр маш их олон хүмүүс ингээ очирлоод зогссон байна. Тэгээд ямар ч байсан очируулж байгаад гоё амсаж үзье. Энийг хардаа. За тэгээд гадаа гоё дулаахан байгаа болохоор айгүй гоё тухтай явж гин. Энийн дараа болохоор Louis Vuitton-ы барилга руу явъя гэж бодож гин. Нөгөө гоё цүнхнөөд давхарлаа тавьсан байдаг. Тийшээ явъя. Өмнө би харахаар бас юу байсан байна. Лондонд энэ кофег бас амсаж үзгээд энэ нөгөө Polo брендийн кофе аахгүй юу? Энэ кофег амсаж үзгээд бас нэг цаг гараа алхаж ирсэн. Тэгээ бүр энэ угаасаа л ингээл аль ч оронд маш тийм очор дараалалтай байдаг ийм кофе шоп юм байна. Гэхдээ яг ердэн кофег бодвол нэлээд жоохон үнэтэй юм бэлээ. Гэхдээ тэр болгон бас газар байгаад байдаггүй болохоор хүмүүс ер нь аялахтаа бол заавал ирж ууж үздэг юм бэлээ. За тэгээд
гоё аялж байна. За очирлож кофегаа авлаа. Тэгээ уг нь бол энэ шинэ жилийнхаа нөгөө нэг энэ латинууд дээр нь айгуу гоё шинэ жилийн хөөрхөн зургнууд зурж өгчээсэн баггүй юу? Тэгсэн чинь энэ удаад бол зурж өгсөнгөө амар олон хүн байсан болохоор шууд ингээд латег нь хийж өгч байгаа юм шиг байна. Тийм тий. За тэгээ ямар ч байсан гоё яана. Бараг цаг гаруй хүлээж авлаа. Миний хэрэг хийж авт нь ямар байна? Ямар байна? Яг тийм Christmas-ийн нөгөө тайгын чихэр штэ тий яг тэр шиг амжтай тийм латте байд юм байна. За одоо гоё дараагийнхаа газар очие. Энэ брендинг гудамных нь дэлгүүрүүд нь байна. Дандаа том брэндүүдийн гудамд нь байд юм байна. Одоо тэр цаана харагдаж байгаа болохоор яг Louis Vuitton-ы маш том цүнхэн барилгууд байна. Вау. Янзтай. За үнэхээр нэрээ тасархай мөнгөтэй бүр luxury брэнд гэсэн шигэл маш том реклам хийсэн байна энэ ч бол. Вау. Тэр ямар өндөр юм бэ те. Бүл бүтэн бүр маш том барих талбай дээр бүр ингээд ийм хийсэн юм шүү дээ. Гахалтай. За энэ ч нэг батарей татуулаад явъя да. За энэ нөгөө нэг алдарт гэрте ганцаараагийн буудал нь байна. За бүр хамгийн хямдхан үедээ ер нь нэг хоногт $1000 байдаг гэсэн. Тэгээ маш үнэтэй байдаг. Тэгээд амаасаа шинэ жилийн үеэр бол бүр их үнэ нэмэгддэг. Тэгээ бас урьдчилж бас нэлээд хэдэн сарын өмнө бас жилийн өмнө ч юм уу тэгээ захиалга өгдөг ийм алдартай буудал байна. За одоо Нью-Йорк хотын хамгийн алдартай газар болох Централ парк дээр ирсэн байна. Тэгээд энэ парк бүр маш том. Дээрээс нь ингээд өмнө нөгөө нэг бичлэгүүдийг харж байгаа. Дээрээс нь харахад бүр үнэхээр том байсан. Бүр онгоц дээрээс харахад бас амар том байсан. Тэгээд алхаад бидүн гэж нэг жижигхэн болонд нь ирсэн зогсож байна. За тэгээд энд нэг гоё юм нь ингээд маш том хотын төвдөө өндөр том сүрлэг барилгуудтай ч гэсэндээ яг гоё хүмүүс ингээд амраад зугаалаад алхах юм паркууд ерөөсө хотын төв дотроо ингээд маш ойрхон байд юм байна. Тэгээ хотын төвдөө ийм том Централ парк гээд том талбайтай энэ зүгээр л ингээ хүмүүс гоё enjoy доод алхаад зугаалаад ингээд явна. Ерөөсөө тийм ашигын сонирхлын биш те ингээд энэ том газар нутаг дээр ч хүмүүс ингээд барилга бариа те ингээд бизнес хийвэл хийн штэ. Тэгэхэд ингээд иргэдэд бодсон ийм гоё ном байгуулалттай байгаа нь бас амар гоё санагдаж байна. Тэгээд гадаа бүр үнэхээр гоё байна. За гэртээ ганцаараа гэдэг кино бол ч үнэхээр од юм байна уу. За энэ Нью-Йоркд бас нэлээд хидэн газруудад бас зураг авалтаа хийсэн юм билий. Энд бас энд гүүрэн байна. Энд хүмүүс бас маш их ирж зураг даруулдаг. За тэгээд ямар ч гоё юм дээ. Үнэн гоё юм аа. Амар гоё намгүй мөнэн гоё юм тий. За тэгээд аялал маань энд хүрээд өндөрлж байна. Тэгээд энэ хүртэл үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ шинэ оноо гоё ухтаад 2026 онд эрүүлийн их сарвал сайхан бүх ажил үйлсэд нь томоос том амжилтыг хүсье. За тэгээд дараагийн влогийг үзхийг хүсвэл мэдээж subscribe дараарай. Тэгээд баярлалаа.